1 тэрбум долларын үнэтэй асуултыг та мэдэх үү? Тэр бол би хинбэ? Бид өөрийгөө ч таньж мэдээгүй байж, өрөөлийг таньж мэдэх гэж зүдэрдэг. Өөрийгөө жинхнээр таньж мэдэх нь хэцүү, өвдөлттэй хэдэж хамгийн сайхан хайр юм. Миний мэдих би нэвтрүүлэг эхэлж байна. Du meine Arbeit für richtig hältst, ob du glaubst, dass ich fleißig gewesen bin, dass ich gearbeitet habe. Дэлхийн 2 дугаар дайны үед Гитлерийг Англи руу дайрахаар бэлтгэж байх үед Уинстон Черчиллийг сэтгэлээр унсан бүлэг хүмүүс урьжээ. Гол нь тэд бодож байгаа сөрөг бараан зүйлсээс салж сэтгэл санаагаа өргөхийг хүссэн. Тэрээр уулзалтанд ирээд сөрөг харах үе айдастай бодлоосон болж сэтгэлээр унсан хүмүүст хизээч бүү буужиг гэж 8 үг хэлжээ. Бид бууж өглөлтийг хамгийн түрүүнд бодолдон үлддэг. За би барахгүй байна. Би тэрнээс сул дорой. Энэ асуудал тэрнээс л боллоо. Би буруугүй. Гэх зэргээр бодож эхэлдэг шүү дээ. Харамсалтай нь таны эдгээр бодлууд бодит болдог. Таны зүрх тархинд бий болсон бодол амаар үг болон гарч дараа нь үйлдэл болж тэгээд амьдралын тань дадал зуршил болдог юм. Ингээд харахаар бодол санаа таны амьдралыг жолоодож байгаа биз? Мэдээж бодол гэдэг зүйл бидний яг одоо хэн гэдгээс үл хамаардаг. Өнгөрсний минь сэтгэлийн шарах, туулсан амьдрал нөлөөлсөн хүмүүсийн үр дүнгийн хариуч юм шиг. Гэхдээ та бодлынхоо харахгүй төөрч бодлон зовмооргүй л байгаа биз дээ. Хүн бүр аз жаргалтай амьдрахыг чин сэтгэлээсээ хүсдэг. Тэгвэл хэрхэн яаж бодлоон захирч, бодлоон эергээр солиход суралцах тухай Хоп сэтгэл зүйн төвийн захирал сэтгэл зүйч Батхүүтэй ярилцлаа. Надаас нэг хүн асууж ирсэн. Хар нохоо цагаан нохоо хоёр зодтолтвол аль нь дийлэх вэ? Тэгээ би бодож жоод за хар нохоо юм уу да гэж хэлсэн. Гэтэл тэр хүн манд гэсэн. Яг үүнтэй зүүрлээд та өөрийнхөө бодолдох тий хар бараан тэр муу мэдээллүүд дээр төвлөрдөг үү? Эсвэл таны амьдралд тэр гэрэл гэгээтэй бодлууд дээр төвлөрдөг үү? Аль нь дээр нь илүү их төвлөрдөг вэ гэж асуужсэн байхгүй. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр хүн өөрийнхөө амьдралынхаа асуудалтай зүйл дээр л байнга асуудлыг олж хараадах юм бол байнга л хин нэгний алдаа дутагдлыг эхнэр нь магадгүй эхнэр нь нөхрийнхөө алдаа дутагдлыг нөхөр нь эхнэрийнхээ алдаа дутагдлыг хүүхдийнхээ дандаа л алдаа дутагдал дээр нь төвлөрөх юм бол тэр хүний талаарх үнэлэмж бол байхгүй болно гэсэн үг. Ерөөсөө маш багасна гэсэн. Тийм учраас альваа зүйл хоёр талтай гэж ярьдаг тийм үү бид нэр. Тийм учраас тэр хүнд мэдээж алдаа дутагдал байгаа бол сайн тал байгаа. Тийм учраас сайн тал руу төвлөрдөг байх хэрэгтэй гэсэн. Сайн тал руу. Тийм учраас альваа эхнэр нөхрийнхөө гэрэл гэгээтэй сайн тал нь юу вэ? Тэ амьдралд нь байгаа тэр асуудал бэрхшээл байгаа боловч тэр асуудал бэрхшээлээс гадна миний амьдралд ямар гэрэл гэгээтэй зүйлсүүд байна. Жишээлбэл олон хүмүүс жижигхэн асуудал дээр бухимдчихсан стресстэй явж идэг. Гэтэл уул аваа шиг болгоцсон явж идэг. Гэтэл өнөөдөр би эрүүл байгаа нь өөрөө гэрэл гэгээтэй зүйл. Хүүхдүүд маань гэр бүлийнх нь маань эрүүл байгаа нь өөрөө бас энэ эерэг бодол тий. Дээрэс нь элэг бүтэн гэр бүлэрээ нэг гэрт те ингээд амьдрах орон байр бүх зүйлээр анхдагч хэрэгцээ хангагдсан байна гэдэг маань өөрөө эн чинь амьдралын бас нэг гэрэл хийгээтэй тал гэсэн. Тэгэхээр энэ зүйл рүүгээ төвлөрч өөрийнхөө амьдралаас нэгийнхэн ч гэсэн болж байгаа бүтэж байгаа хийж чадж байгаа сайн талыг өөрөөсөө олж хардаг те өөрийнхөө чадахгүй байгаа зүйл гэхээсээ илүү заримдаа миний чадж байгаа зүйл юу вэ гэдгийг олж хардаг байх л энэ л хүний одоо бодлыг эерэг болгож өгч байна. Тэгэхээр хүмүүс заримдаа ингээд эерэг бас сөрөг хувааччихсан байж. Тэгэхээр та хэрвээ өөрийгөө өдөрт бодож байгаа таны хийж байгаа, ярьж байгаа, бодож байгаа тэр зүйлийн хэдэн хувь нь сөрөг байна гэдэг та өөр дээр анализ хийгээд үзээрэй. Тэгээд тэрэн дээр хэрвээ миний бодлол сөргөөр дүүрэн байх юм бол та тэр гэрэл хийгээтэй тэр эерэг бодлоодыг өөртөө
зориудаар бий болгож бодороо. Ингэснээрээ тэр бодлууд хүнд зуршил болж хүний тарих тэрийг маш амархан хүлээж авдаг те. Тэгээд зуршил болгож чаддаг. Тийм учраас эерэг зүйл дээр цаг ямагт төвлөрөөд байх юм бол хүн эерэг бодолтой байж альваг эргээр харж өөдрөгөөр харж болж чаддаг гэсэн. Амнаасаа сайн үгсийг гаргахын тулд аз жаргалтай сайхан амьдрахын төлөө эерэг гэгээлэг зөв сайн зүйлсийн тухай бодлоор өмнөх бодлуудаа солих нь. Та өөрийнхөө төлөө энийг хийж чадах уу? Магад би гих дотор хүн чинь олон хүнийг төлөөлж өөр зүйл ярина. Жишээ нь зүрх сэтгэл нь шархалсан, өөрийгөө дорд үтсэн эсвэл хэд бардамсан дотор хүн чинь нэг ч өөдтэй зүйл тантай ярихгүй. Дотор хүн буюу бидний бодлууд хэн нэгний танд хийсэн сайн зүйлс гэхээсээ сөрөг мууг нь төрүүлж сануулдаг. Бид сэрүүн байхдаа үргэлж ямар нэг зүйлийг бодсоор байдаг. Судлаачид хүн өдөрт 15,000-аас 60,000 бодлыг толгойдоо эргэлдүүлдгийг тогтоожээ. Эдгээрийн 80% нь сөрөг, 95% нь өчигдрийн өнгөрсөн бодлууд байдаг. Харин та энэ бодлуудын хувийг өөрчилж ихэнхийг нь өөдрөг, гэгээлэг, өнгөлөг, маш сайхан аялгау эгшиглүүлвэл ямар сайхан бэ? Харанхуй бодлуудаа бүдэрч төөрөхгүй тулд та илүү их хичээгээрэй. Таал тархин дэх бодлуудаа өөрчилж чадна шүү дээ. Нэг зүйлийг та анзаарсан уу? Нийгэмд хүмүүс ижил хүсэл сонирхол, үзэл бодлороо бүлэг болж байгааг. Өөдрөг бодолтой нь илүү өөдрөг сэтгэлгээтэй хүмүүстэй уулзаж, танилцж, нөхөрлөж байна. Энэ бол тохиолдол биш. Энэ бол бодлын хүч. Та бодлоо өөрчлөөрэй. Аз жаргалтай сайхан амьдраарай. Хайрын тухай ярих үед хүмүүс хамгийн түрүүнд юуг ярьдаг гэж? Бусдыг хайрлах тухай. Өөрийгөө хайрлаж чадахгүй хүн бусдыг хайрлаж чадна гэвэл худлаа. Үнэн дээр бидний тархиндаа хашлахсан бодлууд амьдралыг жолооддог. Бодол үг болж, үг үйлдэл болдог шүү дээ. Тэгэхээр бодол эрүүл болоход сэтгэл эрүүл болно. Миний мэдих бие нэвтрүүлэг. Өөрийн бодлоо захирч, өөрийгөө хайрлах тухай хүргэнэ. Бэлтгэсэн сэтгүүлч Баясгалан, найруулагч Жавхланбаяр, хөтлөгч Дэлгэр Баяр.